Монгол адуунд гэж би хэлээгүй шүү дээ. Монгол адууны түүхэнд гавьяа байгуулжээ. Тэр гавьяанд нь Монгол улсын Баатар Цолгоё л гэж шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийг дэлхийн түүхтэй нь Монгол адуу нуруунд дээр бичсэн юм аа. Та одоо адууны мах идэж байна. Би бас нэг юмд баярлсан л да. Яг намайг амар муулж байгаа ч гэсэн тэр дотор Монгол адуугаа муулсан нэг ч юм байхгүйсэн. За дэлхийн мартнууд төслөөс өчигдөр хэвлэлийн баг хурал зарлаж, за Монгол адуунд Монгол улсын Баатар цол олгох санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл зөвхөд хүргүүлсэн. Энэ асуудал дээр иргэд санал хуваагдаж, хоёр талын байр суурийг илэрхийлээд байгаа. За тэгвэл бид яг одоо дэлхийн мартнууд төслийн санаачлагч үнэн бүрэнг урьж, за энэ асуудал дээр яагаад энэ шийдвэрийг гаргасан? За эцэст нь энэ асуудал ямар үр дүнд хүрэх юм бэ гэдэг асуудлаар ярилцахаар болсон байна. Тэгэхээр юуны өмнө урилгыг мань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За бас одоо ингээд нэг шинэ асуудал гарч ирээд ард түмэн хоёр хуваагдаад одоо бас нэг учраа олохгүй байгаа цаг үед энэ асуудлыг зөв тал руу хандуулж өгьегээд одоо надтай ярилцлага хийж байгаа танаас хамт олонд амжилт хүсье. Сайхан байна. Дэлхийн мартнууд төслөөс Монгол адуунд одоо Монгол улсын Баатар цол олгоё гэсэн юм санаачлаг гаргацсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар үндслэлээр энэ Монгол адуунд Баатар цол олгох юм бэ? Өөрийн хувь хүний хувьд бол адуу гэдэг амьтантай яг биежилж хөрлөөд нэг 25-6 жил явж байна л да. За ер нь бол одоо ингээд дараа нь дэлхийн мөрднүүд гэдэг төсөл гаргаж ирээд за тэр төслийн үндсэн гол шалтгаан нь үндсэн гол агуулга нь юу байсан юм бэ гэвэл Монгол адуугийн дэлхийд алдаршуулах ийм үндсэн зорилго тавьсан. Адуу их нутгаан санд юм байна, их оронч юм байна. За тэрийг биелүүлэхийн тулд хаавгаа Вьетнамаас гүгээдэр чаддсан байна. Бүгдийг батлаад одоо контент хийлээ шүү дээ. За ард хүн бол одоо маш гоё хүлээж авсан. Тэгэхээр хүн болгоо ингээд адуу алдаршуулгын талаар бас юм хийгээд эхэлж байна да тийм ээ. За энэ цаг үед тэр Монгол адуунд Баатар цол олгоё гэд санаачлаг гаргаж байгаа. Монгол улсын адуунд Баатар цолгоё гэхэлэр одоо өнөөдрийн адуу яриад байна шүү дээ. Бид нар үл тийм агуулга одоо гаргаагүй. Юу гэж гаргасан гэхээр одоо тэр хэвлэлийн баг хурал дээр би хэлсэн байгаа. За адуунд гэж хэлчихлээр бол энэ хэрүүл болно. Яг энийг мэдчихлээсэн л да. Адууны гүйцэтгэх суурь гавьяанд Баатар цол олгоё гэсэн одоо тэр миний хэлсэн үг мө бүх юм тийм байгаа. Тэгэхээр хүмүүс жоох ухвар ойлгочих шиг боллоо л да. Адуунд гээд одоо тэмээндээ өгөө ямаандаа өгөө юу ч гинэ одоо тэгэл зөгөөнтэй тухай асуудал яригдаад байна шүү дээ. Энэ үл тийм биш шүү. Энийг миний ард түмэн бас сайн ойлгох хэрэгтэй. Энэ морины чинь дэлхийд байгуулсан энэ гайхамшигтай зүйлүүд их байгаад байна. Энийг ингээд үлдээгээд тэр гавьяанд нь Баатар цол олгочихъя гэдэг л ийм л агуулгаар бид нэр Баатар цолыг хөөцөлж байгаа. Энийг бол тулд явна. Өгүүлхийг одоо гуйна, хүснэ. Ард түмний одоо тэр гар хөлийн үсэг зургт хэрэгтэй байдаг юм бол тэрийг авна. Энэ л ингээд зогсохгүй өнөөдөр нэг фэйсбүүкийн цаана 3 секундын үзэн сууж яддаг хүмүүс зориулаагүй нэг. Тэд нэр муу хэлж болно. Хувийг муу хэлэх нь л юус хамаа байхгүй. Тэгэхдээ Монгол адуу муу хэлжлэхгүй. Монгол адууныхээ дэлхийд гүйцэтгсэн тэр гайхамшигтай үүргийг муу хэлжлэхгүй. Тэгэх юм бол монголчууд бид нэр алдсан. Таны хэлснээр бол иргэдийн санаа бодол хоёр хуваагдаад байна л да тий. Яг хөө ингээд за яг адуунд ингээд цол олгож болно гэдэг нэг хэсэг байна. Нөгөө талд бас таны хэлснээр нөгөө тэмээн донц төвөрчөөгүй гэдэг асуудал бас ярьж байгаа хүмүүс байна. Тэгэхээр одоо адуу бол мэдээж хэрэг Монголын түүхэнд, дэлхийн түүхэнд, Монголын түүхэнд гавьяа байгуулсан амт мөн үү гэвэл мөн. Тэгэнгүүт нөгөө 5 шум малын үлдсэн 4 амтан огт гавьяагүй юм уу гэхээр бас үгүй байгаад байгаа. Тэгэхээр яг зөв байхгүй дүүгээ асууж байгаа асуулт. Ард түмэн энэ дээр маргаад байгаа юм. Тэгэхээр одоо би сая хэллээ шүү дээ. Монгол адуунд гэж би хэлээгүй шүү дээ. Монгол адууны түүхэнд гавьяа байгуулжээ. Тэр гавьяанд нь Монгол улсын Баатар цолгоё л гэж шүү дээ. Тэгэхээр энэ чинь хоёр өөр хутган шүү дээ. Нэг нь бол адуу гэх юм бол одоо бид нэр унаад идлээд байгаа энэ бүх адуу тийм үү? Энэ адууг одоо Баатар цол өгчих юм бол тэр хүмүүсийн хилээд байгаа нэг алах уу идэх үү яах вэ хөө зөв байх тэр. Гэтэл тэр адууны гавьяанд нь өгьё л гэдэг шүү дээ. Тэрийг л одоо энэ ард түмэн ойлгочих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр адуу гэдэг амьтныг зүгээр жоох би магтаад нэг ганц нэг юм хэлчих. Хүн гэдэг амьтныг хоёр хөлтэй хоолтойгоо арай ядан залгаж байхад адуу нөхөрлсөн. Тэр цаг үеэс хүн адууны хүчээр түүхэн эргэлт болсон. Хүний одоо амьдралын түүхэнд. Яагаад гэвэл хурдан яваад дуртаана хийдэг болсон байна. Хурдан нүүдлээд хаач вэ уучдаг болсон байна. Энэ адууны гавьяа байсан. Адуу бол хүн төрлөختний түүхэнд маш том гавьяа болсон. Энийг хэн ч ярьдаг.
За гэтэл дараа нь явсаар байж гад 13 дугаар зуунд энэ Монгол адууны хүчээр Монгол улс дэлхийг ноёрхож ирсэн. 100 жил амар амгалан байлгаж чадсан. Тэр харилцаа холбоо бүх юмыг өртөө гэдэг зүйл байгуулад тэрүүнд энэ адууны хүчээр тэр захаа шуудан одоо өнөөдөр яриад байгаа интернет энэний чих суурийг тэр адууны нуруунд дээр бичсэн. Ингээд Монголын түүх ярихлаар их сонин. Дэлхийн түүх ярихлаар Монголын түүх заавал ордог. Монголын түүхийг оруулахгүйгээр дэлхийн түүхийг ярих юм бол амтгүй болов. Монголын түүхийг яриад ирэхлээр Монгол мөр заавал орно. Тэгэхээр Монголын түүхийг дэлхийн түүхтэй нь Монгол адуу нуруунд дээр бичсэн юм аа. Өөрийнхөө нуруунд дээр. Ингэж зөвхөн монголчуудаа төдөөгүй. Дэлхийн ард түмэнд Монгол адуу үнэлэгдсэн юм аа. Ийм байна л да. Одоо Монгол адууны үх түүх дэлхийн түүхэнд байгуулсан гавьяаг ингээ ярьж болж байна тий. Тэгэнгүүт энэ улсын баатар цолыг адуунд олгосны дараа одоо монголчуудын нийгэм, соёл, эдийн засагт одоо ямар нөлөө үзүүлэх юм, юу нь ямар үр дүн гарах юм бэ? Энэ Монгол улсын одоо тэр адууны гүйцэтгсэн үүргэнд гавьяанд нь баатар цологч гэх юм бол энэ залуучууд сонирхоод эхлэх. Яагаад баатар бол? Яагаад баатар цолог? Үүх түүхийг судалдаг болж байна. Адууны үүх түүхийг судлаад ирэх бол Монголын өв соёл дагаад ороод ирнэ. Соёл чинь дагаад ороод ирнэ. Модо морь унахлаар ямар гоё байдаг чинь ороод ирнэ. Тэгээд ингээд одоо энэ ингээд өөрийнхөө нүүдэлчдийн үндэсний өв соёлоос алсраад байгаа энэ хүүхдүүдэд энэ ингээд маш их зөв хүмүүжигдэн, зөв төлөвшөгдөн нэмэр болно л гэж ойлгоод байгаа байхгүй юу? Дэлхийн улсуудад ингээд амтны хайрладаг улсууд бол байна, хүндэлж дээдэлдэг. Тэгэнгүүт яг тэр амтнд баатар цолч гэдэг юм уу? Өөр одоо тухайн улсны ямар цол байдгийг тийм цол өгсөн жишээ байна уу? Таны дурдж байгаа. Одоо Оросууд бол манай Монгол мөрийг Ялалтын баатар, Дайны баатар гэдэг. Одоор бүх ном сэтгүүл одоо хэвлэл мэдээлэл дээр тэгж бичдэг. Ялалтын баатар. Альбисэр өгөөг бахан тий. Тэгтээ Монгол адуунд Орос баатар гэж зогсож яхад бас зохимжгүй байдаг баг. Гэтэл зүгээр одоо ингээд улс орн одоо жишээлбэл Дагтаанд баатар цол гэсэн байдаг. Яагаад баатар цол гэсэн юм бол тэр Дагтаа тий? Одоо манайхад дүүрэн цэнгэр Дагтаа байна шүү дээ. Тэр чинь баатар байна шүү дээ. Тэгж хэлж болохгүй юм л тий. Гэтэл тэр чинь Дагтаанд өгөөгүй. Дагтаа тухайн тэр Орос Герман хоёрын дэлхийн 2 дугаар дайны үед одоо нэг улсаас нөгөө улсад хил болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байна шүү дээ. Тэгээ Америкт дайнд оролцсон нөгөө морь. Америкийн армийн хамгийн бага цолоос хамгийн дээд цол хүртэл бүх цолыг авсан. Яг л гавьяа байгуулдаг. Хэдэн пулемат ч юм уу одоо тэр сум янз бүрийн юм ачаал өгөөл явуулахаар хэдэн уулын цаанаа биччихвэл хүрээдэрдэг. Сүүлдээ Америкчууд тэр морийг баатар, Ялалтын баатар гэж баатар цол гэсэн. Зүгээр тэр тушаал ном нь гарсныг мэдэхгүй. Гэхдээ Америкийн ард түмэн дөрөнд баатар гэж ярина. Грекус баатар гэдэг бүр янзын гоё хөшөө босгосон. Тэр үтгэл одоо Францын хаан хүртэл морио парламентын гишүүн болгосон тохиолдол бас байж шээ. Энд чи яагаад ингэж хийж байгаа юм гэхээр зүгээр хүн хийцгүүрээ хийх ажилгуудыг хийгээд байгаа юм ерөөсөн биш байхгүй юу? Тэр үлгэр дуурайллыг тухайн улс нийгэмдээ зөв үлдээх. Түүнийгээ нөгөө тэр дагаж яваа тэр хойч үеийн тэрийг хараад ийм чухал юм байна шүү. Бид нэр хүн хамгийн мундаг нь гэдгийгсэн биднээс илүү амтан бас байдсан байх шүү гэдгийг тэр хойч залуу үеийн бодож тэрийг харж амьдарч шээ. Ийм имийг бий болох ёстой байдсан байна улс орн болгоно. Тэгэхээр Монгол одоо бол би тэр талаас нь хараад тэгээ хамгийн гол одоо миний тэр гуйх юм бол хоорондоо битээ хэрэлдээ. Манайх шинэ хэрэлдэхлээр ингээд ёстой сэхээ заваа өгөлгүй хэрэлдэх залгинууд байна шүү дээ. Битээ хэрэлдээ. Зүгээр л адуунд ч өгөөгүй. Гэхдээ миний ёстой хамгийн муухай юм зэглээд хамгийн муухай юм энэ дотроос миний ойлгосон юм гэхлээр тэр нийт комент бичиж байгаа хүмүүсийн магадгүй 80% нь зөвхөн идэх тухай асуудал ярьж байгаа юм. Адууны гета хүмүүс хамгийн сайхан. Ингээ адуу идэж чадахгүй болчихлоо. Тэгээ баатар адуугаа идэх юм уу? Ганцхан идэх тухай асуудал яриад байгаа юм. Бид нэр хайрлах тухай, түүнийг дээдлэх тухай, түүнийг хүндлэх тухай, түүгээр дамжуулаад тэр олон залуучуудыг зөв төлөвшүүлэх тухай асуудлыг бид нэр ярьж шээ. Бид нэр одоо хамгийн хайртай амтэн чи юу вэ Монгол хүн морил биш шүү дээ. Тэгвэл өнөөдөр морин хайрлаж байгаа юм юу вэ тий? Энэ олон наадмуудаа хар, энэ байж байгаа байдлаа хар, тэр алж идж байгаагаа хар. Намар болохоор хэдэн 100 мянгаар нь очиж ирээд хятад руу явуулдаг бод. Хайрлаж байгаа чи юм уу тий? Одоо нэгэн тал монголчууд адууныхаа өмсгтэй гэддэг адууны махыг өвөл сайхан одоо хүч тамиртынхээ авдаг тий.
Тэгэхээр бас идэх нь зөв асуудал байна. Адууны мах иддэг байсан. Монголчууд. Одоогоор өөр монголчууд иддэг. Хамгийн их дотн шүттэй юм амгалахыг иддэг шүү дээ. Ягдгүй л тэр хүндлэл байхгүй юу? Гэтэл энэ үл яг нэг Оросд 70 жил одоо Монголыг Орос эзэгсэн цаг үед Оросууд адууны махыг нэдүүлсэн байхгүй юу? Одоо жишээлбэл миний тэр адуу иддэггүй байсан энэ түүхийг ярихлаар миний маш олон найз адуунаас гарсан. Та одоо адууны мах идэж байна. Идэггүй шүү. Би одоо зүгээр насаараа гэж хэлж болохгүй бах тий. Энд тэнд бас нэг бууз шүүрээгээд адууны мах идсэн мэдсэн л баг. Тэрнээс үл би зорж адууны мах эзэж иддэг шүү. Миний одоо бүгд мэдэн шүү. Тэгээ яг зүгээр миний Монголын ард түмэн ухаантай. Тэгээ би бас нэг юмд баярлсан л да. Яг намайг амар муулж байгаа ч гэсэн тэр дотор Монгол адуугаа муулсан нэг ч юм байхгүйсэн. Тэгэхээр би бас энэ үнэхээр бас Монгол адуунда хайртай бас дуртай хэвээрээ л байгаа юм байна тийм ээ. Яг зүгээр нэг өөрөө болчмгүй байдлаасаа юм хүмүүсийн бичсэн байж болно. Тэгэхээр энийг маш их зөвөр ойлгоод энэ зөвхөн Монгол адууны гавьяанд нь олох гэдэг юм байна шүү. Сайхан дэмжээд өгөөрэй л гэж уриалмаар. За баярлалаа танд.